хараад үзэхэд бол ерөөсөө зөнхлөн тохиолдох халдварт нь Тэмбүүгийн халдвар хамгийн түрүүнд тохиолддог. За нийт халдварын хамгийн өндөр үнэ гэсэн. Тийм. Бэлгийн замаар зөнхлөн тохиолдох бэлгийн замын халдвар дундаа гэсэн үг шүү дээ. Одоо яг бэлгийн замын халдварт дундаа өвчин дундаа бол Тэмбүүгийн халдвар ер нь 48 орчим хувьтай байж байдаг. За араас нь загвуудны халдвар ордог. За загвуудны халдвар нь бол ер нь 40 орчим хувьтай явж байгаа. За тэгээд халамидын биш терминацийн халдвар орж ирдэг. За тэгээд халамидын халдвар тэгээд бусад халдварууд гэж явдаг. За тэгээд хэдийгээр халдвар бол хүн амын дунд 10,000 хүн амд бол 0.1 хувьтаар тохиолддог. Тэгэхээр ер нь бол манай улс бол яг дохын тал дээр хэдийгээр дохын тал дээр бол эрсдэл бүлгийн хүн амд юу одоо төвлөрсөн халдварын юу бол тархалт бол бага улс оронд орж явдаг. Тийм. Бэлгийн замын халдвар дээр болгоод Тэмбүүгийн халдвар маш өндөр тохиолдолтой яваад байгаа. За тэрийн гол одоо юу гэдэг онцлог гэх юм уу те ягаад тийм байгаад байна вэ гэхээр одоо Тэмбүүгийн халдвар маань өөрөө нөгөө нэг эмнэлэл зүүн одоо тэр онцлог нь тийм байдаг юм өвчлсөн байдлаар явж байдаг. Та ямар нэгэн байдлаар гаднаас те тухайн одоо сагмал эмчилгээг аваагүй байсан ч гэсэндээ шин тэмдэг илрээд аажимдаа буураад дахиад шин тэмдэг өөрөө сэтрэх байдлаар илэрдэг ч юм уу тийм даавалгаасан байдлаар өөрийнх нь өвчний онцлог байх нь шүү дээ. Тийм байдалтай бас байдаг. Тэмбүүгийн халдвар тийм амар өндөр байдаг гэж бодохоор бас их аюултай санагдчих шүү дээ. Тэгэхээр Тэмбүүгийн халдварын талаар бас асууя. Тэгээд за Тэмбүүгийн халдвар авахаас халдварын талаар хоёлоо ерөөхдөө эхнээс нь яг ингээ эхний өндөр халдваруудыг маш товчгоо мэдээлэл өгч. Тэгвэл Тэмбүүгийн халдвар өөрөө үүсгэж чинь яг одоо хүмүүс чи вирус юм уу, нэм юм уу гэл ингээд мөн зэрч юм ингээ ойлголттой байх. Тэгвэл яг ямар зүйлээр үүсгэгдэж байгаа. Тэгээд энэ ерөөхдөө халдварлах дамжих зам шинж тэмдгийг та бас хэлж өгч.